Ариг усан. Энэ их усыг ариг усан хэмээн. Их ус ийм тунгалаг гэдгийг эндээс л харж болох. За манай аригийн голууд бол энэ алгэрдийн нутгатайгаа яриг суулнаас их аваад цагаан урсмын нутгаа өөрийн гол сутгаж байгаа томоохон гол байгаа. Их ариун тунгалагор аригуун гэж одоо ингэж бичигддэг ийм гол байгаа. За нариг голууд өөрийн гэсэн сэржимтэй, өөрийн гэсэн уншлагтай, тахилгын судартай ийм сайхан гол байгаа. Тэгээ Монголын түүхэнд бол ариг усан гэдэг бол бас нэлээд олон тэмдэглэгдсэн ийм алдар түүхтэй ийм ариун тунгалаг гол байгаа. Хэдэн зууны тэртех түүх эндээс бас эхэлнэ, бас түүх хөөрнө. Нэгэн өдөр дуваа сохор доббон мэрэгэн дүүтэйгээ бурхан халдуун дээр гарав. Дуваа сохор бурхан халдуун дээрээс харж түнхэл горих руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсвыг харж үзэж өгөөлрөв. Тэд нүүж айсвын иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайхан охин буюу хүнд эсвгсэн бөгөөс доббон мэрэгэн дүүдээ шамд гуй хэмээж доббон мэрэгэн дүүгэн үзүүлэхээр илгээв. Доббон мэрэгэн тэд иргэнд хүрвээс үнэнхүү гоо сайн алдар нэрхтэй алуунгаа нэртэй хүнд өгөөгүй охин ажгүй. 20 төмдийн хорилортой мэрэгний охин ариг уснаа төрсөн алуунгааг тэнд гуйж доббон мэрэгний авсан ёсон тийм. Алуунгаа доббон мэрэгэнд ирж 2 хүү төрүүлв. Бүгүнүүдээ бэлгүүнүүдээ нэртгүүлгээ. За одоо бидний сууж байгаа газар бол Даргийн голын одоо нэг юм хэсэг газар. Одоо энэ Алангуй хотны хошоо байгаа энэ чинь одоо энэ Лусын явааны одоо Таргын яваа тахдаг газар байсан. Энэ Таргын явааны тахдаг энэ тавцаг дээр Алангуй хотны хошоог бассан ингээд байж байгаа. Энэ одоо дээр Аргийн гол чинь одоо энэ Алаг Эрдэнэ сумын нутгаас ингэж эхлээд одоо энэ цагаан уур сумын төвийн урд руу одоо сектрийн урд руу очиж үүрийн голд нийлдэг ийм одоо сангаа газрын томоохон хэмжээний гол л да. Бид одоо тэр голын одоо хаваан дээр Алангуй хатан ээжийн хошооны орчмол одоо ингэ сууж байна. Тухайн үед энд босгохдоо бол Монголын ер нь түүхэндээ бол ариг уснаа төрсэн Алангуй хатан ээж гардаг. Тэгээ маш олон эрдэмтэн судлаачид тухайлх юм бол одоо Эренчингуй, Лэг Умлат бичсэн загталдаа, Хөдөөгийн Бирлэгвэ, Гонгоргой халах товчоо номондоо, Актаймч Далайгвэ, Сүхбаатаргвэ гэдэг Монголын сор болсон эрдэмтэн судлаачид бүтээл дээрээ энэ одоо 20 төмдийн нутаг Алангуйд төрсэн ариг ус хаа байна гэж. Тэгээ ерөнхийдөө санал нэгтээ сүүлд нь бүр Монгол хаад гэдэг номын 2 дугаар бат дээр хөвсгөл байгаль нуурын хооронд орших ариг усны зэрэгмжээ нутаг бол 20 төмдийн нутаг байна. Тэгэхээр энд Аргийн голд одоо дээшээх нэг Ёлгос гэдэг газар байдгийн. Тэр голын хойн дээр Алангуйхийн хүү дарсан чулуу гэж олон зуун жил манай нутгийн ярьж ирсэн. Одоо болт ингээ яригдаа ирсэн Алангуйхийн хүү дарсан чулуу гээл ингээд хүмүүс дээж доож өргөж яадаг юм байдаг. Тэгэхээр зэрэг 20 төмдийн ноён хорилдоо мэрэгэн бол уран хайжим хүн байжээ. Тийм учраас Алангуй хатан ээж бол уран хайжим бүсгүй маа гэд ингээд түүхэндээ тэмдэглэдэг байдаг. Алтайн уранхайн өлгийн дунд болохоор зэрэг хорилдоо мэрэгний зэв үвэ гэж гараад байдаг байхгүй юу? Тий. Гэх мэтчлэн ингээд тэгээд шинжлэх ухааны академийн түүхэн хүрээлэн загтал үчээд эрдэмтэн нарийн бичгийн дарга очир гэдэг хүнээс бидэнд хариу загтал ирүүлж ирсэн л да. Ихэнх судлаачид нь одоо энэ үзтэй ямаагаал. Тэгээд бид нар зоригшуулуудаад энэ хөшөөг 92 онд бол ингээ босгосон. Тухайн үед бол одоо комисс байгуулагдаад одоо өндөр насны даваа сарангуй их өр гүйсгэж ирсэн. Тэгээд зохион байгуулаа сумын шийдвэр гаргалаа ингэж босгож ирсэн юм учиртай юм. Хорлолдаад мэрэгнэ зэгнэ дэвүэ чин
Чингис хаанат ачылы геннел эвуэ. Зээлэм жанжин бодяхоо Чингис хааны одоо ёсон шадар ёсон одоо урлагийн нэг одоо асар басар дөрвөн нохтой нэг Чингис хааны бүр одоо аав Чингис хаанд баг байхад нь одоо үдээ нээлгөөж морин амиллууж явж авчирж өгсөн. Тэгээд эрийн цанд төрсөн хойно хоёлаа ингээд нөхөрлсөн. Тэгээд сая энэ өвгөрэнхээ чинь тахилга болгоод тэр лавга доктор гэдэг авьяа тагш надаас асууж байна л дээ. Зэлэм өөрөө яг тэг энэ нутгалж яасан юм уу гэдээ асууж байна лээ. За зэлэм өөрөө бол энд нутгалж байгаагүй л дээ. Тэр бол мэдээж өөр. Энэ үр садууд нь одоо энд нутгалж байгаа болохоос зэлэм өөрөө энд нутгалж яасан гэвэл тэр чараа хэлээс болно. 1992 онд энэ Алангойхийн хөшөөг энэ Аргийн голынхын урд үедээр энэ хөөрхөн довцог толгой дээр босгосон юм. Тухайн үед хаана босох вэ ярьж агаад та сумын төвдөө босох үгээ зарим санал гарч илээсэн. Тийм учраас ариг уснаа төрсөн гэж дүүхэн гардаг учраас Аргийн голынхын хөвөн дээр босгоё гэж. Тэгээ энэ довцог толгой болохоор энэ хойно зэлэм оогийнхын тагтаг лусын яваа гэнэ. Эрчүүд нь гараа тагтаг. Эмэгтэй хүүхдүүдний довцог толгой дээр хүлээгээд байж яадаг. Тэгээ тарга ариг аваад. Тэгээ ерөөхдөө хүүхдүүд эмэгтэйчүүдэд зориулагдсан юм хөрхэн довцог толгой. Тэгээ энэ дээр босгоё гэд ингээд босгосон байгаа. Тэгээ энэ хөшөөг аймгийн орчуудын одоо уран баримлс Цэдэн иш гэдэг залуу их загварыг гаргаж ингэж босгож өгсөн. Тэгээ нутгийн иргэдийн дэмжлэг, аймаг сумын удирдлагуудын дэмжлэгтэйгээр ингээд энэ хөшөөг ингэж 92 онд босгосон юм аа. Монголын нуус товчаан дээр болохоор цаг 20 төмдийн ноён хорилдоо мэргэн бүр хол газрын баргуужин төгмөөс баргуужин гог эргий уулгаж авчираад гэж. Тий. Тэгэхээр ээжийнхэн талхаар зэрэг одоо энэ 20 төмдийн баргуужин тал руу явуулахгүй юу? Тийм учраас одоо бүрээ тал руу таг тийм бас яриа хөөрөө юм зөндөө байдаг. Гэхдээ хол газраас гэргээ уулгаж авчираад ингээд яг төрсөн нь Алангойхийн төрсөн нь бол найраг ус юм аа гэж. Дараа нь нүүдэлтэхтэй болоод тэг бурхан алд домлоо нүүдэлдээд тэнд очиод одоо нэг 5 хүүхдээ гаргаад тийм ээ. Хөвсгөл аймгийн Чандам нөндөр цагаан үр сумыг дамнан баруунаас зүүн тийш 100 гаруй км урсах энэ гол бол өнөөх Аригийн гол билээ. Урсахдаа яргис цэгэр нарийн нуурмагт хөх гол зэрэг том жижиг арваад гол аригт цудгадгаас адаг хэсэгтээ голдрол нөргсөн усны гүн болно. Энэ нутагт эртнээс нааш урайхачуудын удам ухсаа оршин байсан нь үнэнтэй. Олон түүх домог, олон түүхэн баримт үүнийг гэрчлэнэ. Манай хөгчүүдийн ярьдгаар бол Аргийн урайхачууд 7 авгаас бүрдсэн гэж ярьдаг. Хамгийн одоо Аргийн эхнээсээ тангад тэгээд Аргийн чэйжин тал шаваршууд. Тэгээд янг хэрдэг, арамгууд, онход, зэлэм гэсэн ийм 7 авгаас нарийн урайхачууд одоо үүссэн юм аа гэдэг. Энэ 7 авгын улсууд уг байгаа юм л да Аргийн урайхачууд дотор. За хоёулын хилэн аршаантлын урайхачууд бол өөр. Яг одоо Аргийн урайхачууд бол ийм 7 авг байдаг. Тэгээ яг хэдий хаваас нутгалсан юм бэ гэдэг дээр бол яг миний зүгээр бодлоор бол 1600-аад оны сүүлч үеигт ямар ч байсан энд байсан. Монгол улсын соёлын гавьяат явуулахгүй. Нэгэнтээ телевизээр нэг ярьж байхыг би сонсоод бас ер нь миний саналтай ойрхон юм байна да гэж би бас бодсон юм байна. Алтан ордны улсын Совет жанчин ч одоо Европыг дайтаж яваад тодорхой шалтгааны улмаас Монгол тэргүүд нутагтаа босож ирсэн. Тэрийг одоо төвөгчд та нар зөвөрөө мэддэг. Тэгээд монголчууд буцаж ирэхдээ явуулахгүй хэлээр бол урайхачууд нь алтай цаана үлдсэн юм аа гэж ярьсан байгаа. Тэгээ ингээд бодоод байхад чинь тэгээд тэр алтай цаана үлдсэн урайхачууд чинь одоо ингээд дамжааж хангайн нуруу хөвсгөл тагны улс гэж ингээд дамжаал урайхачуудын одоо хамгийн зүүн талд эндэл байгаа штэ. Ийшээ урайхачууд дээрээс байхгүй. Баруун талд ингээд дамжиж явсан энэ хамгийн сүүл Чандам нөндөр сумын урайхачууд яг өөрийн голд уйгар нэг хэдэн цөөхөн улсууд байсан одоо бараг алга байх. Урайхачууд хамгийн зүүн тал нь эндэл байгаа юм. Тэр алтайгаас ингээд нүүдэл дамжсараагаад
Тэгээд энэ дээрээ нутгалсан юм л болсоо. За энэ аргийн дээд доо түрээгээд хоёр одоо том одоо шашин соёлын төв болсон хоёр газар байлаа. Аргийн дээд түрээ нь бол 1740-од оны үед байгуулагдсан. Аргийн энэ доо түрээ гэдэг нь бол 1800-аад оны ихэр байгуулагдсан. Тийм хүрээ хийдүүдэг юм. Тэгээд яг энэ аргийн доо түрээ бол ер нь одоо эгийн хойтлол гэж ярьдیں۔ Да одоо их усны хойтлол гэж манай нутгийн эгийн хойтлын нэгэн хэдэн хүрээ хийдүүдийн дотор да хамгийн гол одоо энэ соёлын төв болж байсан газар аргийн доо түрээ гэдэг бол за даян дээрхийн хийд бол өөр шүү дээ. Тэр чинь богдын шав тэр чинь тусгай газар. Тэгэл одоо ер нь тэр чинь энэ удганы хүрээ, цагаан боргосны хүрээ, хөхөө болно, дархинтын хүрээ гэдэг энэ хүрээнүүдийн гол одоо төв нь энэ аргийн доо түрээ байсан юм аа. Хамгийн ихдээ 1740-од оны үед аргийн дээд түрээг байгуулахад тэр чинь одоо ламнаргүй байж хийд байгуулахгүй шүү дээ. Нилээд хэдэн ламтай болж хийд байгуул таарж байгаа юм. Тэгээд тэр ламнар эхлээд бэлтгэгдхийн тулд гэр орноороо ингэ шавлан сураад хүйтэн найдан цагт бол гэрээрээ шав сургалт явуулаад зуны цагт бол зүгээр сайхан модны сүүдэр сууж байгаад л бараа хургуй үед одоо бурхан судар намаа тэр модны мөчөр дээр ингээд орчоод яваад байдаг байсан. Ийм байдлаар нэг 10 гаруй 20 жил явсан байгаамаа. Ингээд тэгээд тооцоо зүсгтэр 1700 1600-аад оны сүүлчээр ямар ч байсан аргуурын хажууд энэ аргийн голдоо нутгалж байжээ гэсэн ер нэг юм багцаав. Алунгуй хатны хөшөөний хойхон аргийн голын ард орших энэ овоог Лусын овоо гэнэ. Эртнээс нааш Урайхан овгуудын дахиж шүтэж байсан шүтэний нэг. Лусын овоог бол Зэлмийн улсууд дээрээс анхлан басгасан овоо. Зэлмийнхэн одоо тэгээ энд нутгалж байх үедээ зэлмийнхэн жугаасаа дээр үеийн тийм ангороо байлдаан дайн байлдаанд явдаг адуу мал дээрэмгүй энэ Урайхан хажууд гэдэг жугаасаа тийм л улсуу шүү дээ. Тэр дотор зэлмийнхэн гэдэг чинь бас нэлээд эрдүү тийм улсууд байсан. Тэгээ зэлмийнхэн энд нутгалж байх үедээ аваас зүгээр байдаг бол алс олоос адуу мал хөөдөг туудаг янз бүр байжээ. Тэгэд нэг удаа тэр нэгэн хари хотоос хэсэг адуу хөөж ирсний дотор тэг хар зүгийн тэр онгодын сэтэртэй тийм адуу ирээд тэг хулгайж ирсэн адуун дотор нь бүр хар голтой хулгуу энэ төр гэж байгаа юм шүү тэр чур. Тэгээ тэрнээс болоод зэлмийнхэн нэгэн үе баахан уруудад ороо итсэн гинэ. Хүм малын гард гарсан гин. Тэгээд одоо аврал айлтгал буулгуулсан чинь одоо тийм тогшин сэтрийн хар зүгийн онгод дагаж ирснээс ийм болжээ. Ийм гай барсаа таарад байгаа юм байна. Өвнийг одоо номхот гэж засахын тулд одоо нутаг усны хаа уул усны эзэдийг одоо аргадан тайх ёстой юм аа. Тийм учраас усын бомб бүтээлгэж оршаан заалж тэгээд үе дамжин тахиж бай гэж ийм аврал болсон юм байна л да. Тэгээд зэлмийн нэг хэдэн хүн одоо нийлж яваад энэ усын бомб бүтээлгээд 5 хүн гэж шүү. Зэлмийн одоо ажуу үеийн тэнд долооны 5 улсууд одоо тэр усын бомба одоо тэн залах газар хайж одоо энэ голын хайталд ингээд гарсан чинь зуны ихэнх сард гараад ирсэн чинь хэсэг адуу зогсож байсан байна энэ модны сүүдэрт. Тэгсэн тэр дотор нэ борогч гунгалаад. Тэг гүүний унган дөнгөж гарангуут одоо халсаач ирээд хийгээ тайрж гүйгээд. Хаан ч одоо нэгдүгээр талбан хошуутай мал адуу байж байна тийм ээ. Хоёрдугаар одоо ийм их хөлөг балах шинжтэй ийм мундаг сүрхий 90 моног төрөөд одоо ингэж хүйгээ чирээд гүйжээдэг. Энэ ер нь нав ээлтэй газар болно гэдэг. Одоо яг энэ дээрээ лусын бомба залаад ингэж аваа басгасан төвхтэй. Тэрнээс хойш одоо тэгэл зэлмийнхэн чинь нэр нь ингээд одоо өдий хүртэл амьдраад үр удам тасрахгүй гэдвжээ дээжээд явжгаад гэж үздэг юм л да. Уул овоондоо идэ будааныхаа дээжийг өргүүлж баярлан цэнгүүлдэг нь учиртай. Монгол хүний бэлгэдэл зүй, хэлэх үг, ёроол гэдэг цаанаал маш нарийн утга учиртай байдаг нь мялхууган ярианаас тодорхой ажиглагдана. Нэг үгийн цаана тэр жигтэй үлгэр домог ойлгох ёстой ёс суртахуун ертөнцийг тань мэдсэн түүх агуулгадж байдаг. Энэ хангай дэлхийг ингээд хөхүүдэн баясгадаг энэ явдал дээр үесээ энэ байсан байна л да. Тэгэд нэг хэзэг анчнаар хээр гарахтаа ер нь энэ хангай айцтайг нэг баясгая гэдэг. Нэг өндөр настай нэг тийм одоогоор бол хөөмиддэг өвгөн. Манай Урайхачууд тэр хөөмиднэ гэдэг хоолойдно гэдэг байхгүй юу? Хоолой дугаар гэх хоолойдно гэдэг.
Тэгээд нэг хөөмөддөг өвгөн их мундаг өндөр настай шун сагалтай сагал мансуртай тийм өвгөн авч гараа тэр ингээд хангай дэлхийд лос савтгийн эсдгээ баясгана гэдэг. Ингээд хээр гараад сайхан орой хоол цайгаа хийж үдээд гадын захад өнөө өвгөнө хаймар гол газараа суулгаад ингээд сайхан даялгүй их шиг үүсгэж одоо дэлхийн эсдгийг баясгаж л дээ ирнэ. Өвгөн ч одоо сайхан надад тэр суужгаа сайхан хөөмөдөд ингээд байж шээ. Тэгсэн тэр анчнаар дотор нэг үзмэрчин гэдэг маань одоо далдыг хардаг хүн гэсэн домгоо өгшөөдөө тийм ээ. Үзмэрчин сууж байсан чинь одоо тэр өвгөний тэр мундаг сайхан аялгүй их шиг сонсоо лос савтгийн эзэд цуглаад байна гэнтэйвэр. Баахан зүүсэн амтан унаа унаштай улсууд ирээд өвгөний завлаа сууцаа өвгөний хаймар дээгүүр суугаад мөрөн дээгүүр суугаад алгай толгой дээгүүр насаад ингээд бүр багтхаа байсан тийм олон лос савтгийн эзэд цуглаад. Тэгж байсан хамгийн сүүлд нэг доголон бугуунсан нэг хүн ирснээр суух газар олдож өгдөггүй. Өвгөний сахлаад нь зүгдэж гарч яснаа хамрын орой дангаар суухаж гад халтарж унаад доошоо ингээд өнгөрөөд явчихсан. Тэрийг харсан өнөө үзмэрчин гэнэт инээд алдчихгүй. Тэр халтарж унсан дэлхийн эзний хараад тэгсэн өнөө хөөмөжөөс өвгөн чинь уурдаад өнөө сайхан хөөмөө анаилгүй өгшин тасраад явчихлаа явдаа тэр чи намайг шоолов гэд би та нар намайг өр залж авчирчаад ингэж ягаа чи тэгсэн мөртлөө намайг шооллоо гэдэг өнөө өвгөн чинь гэдэг хөөмөдхөө байлцсан. Тэгсэн өнөө олон лос савтгийн эзэд чинь нөгөө нэг хатарж унсан нөгөө тэгээ заганцгаад одоо энэ сайхан юм сонсож байсан чамаас бол тасарлаа одоо маргааш энэ анчнаар чиний унаагийн чинь өгнө гэж шалилцээд ингээд тараад явсан. Маргааш өгдөн тэр анчнаар явж байгаад тэр нэг доглон бог алж ирсэн гэдэг нь өнөө нэг савдгийн унаа нь бол таарч юм да. Тийм учраас одоо ингээд хангай дэлхийг баясгана гэдэг маань нэгдүгээр 90 янз бүрийн үгээр уран гоёгаар ёроол тавих сайхан уртын дуу дуулах ч гэдэгээс одоо хангай дэлхийг маш их баясгадаг юм нэг гэдэг шүү дээ. Тэгээ хөөмөйдөг. юм байна. Тэгээ яг хөө зүгээр би нэг ёроол магтаал нь ч юу яах вэ? Хангай дэлхий орон хангай минь баян дэлхий дэвжиж ургадаг бүхэн ургаж толждог бүхэн толжиж яваасай. Байгаль яхмын сүйтг унган төрхөө хадгалж одоо хоёж үедээ үлдээсэй. Дахиад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг гэдэг үг нь нутаг оронд маань одоо хязээд байгаасай л гэж би хэлэх байна. Аригийн гол гээч нь үсгэлэнтэй бөгөөд тунгалаг. Энэ нутгийн сайхан нь уулсаан дагаад усан, усаан дагаад хүндээ байдаг мэт. Олон мянганы туршид энэ гол ингэж л урсаж байлаа. Одоо ч урссаар харин түүнийг даган амьдрагч хүмүүс нь голоон даган үүх түүхэн хэлэлцэн суuna. Бар усны даваад ороод ирэхдээ урд талд нь тэмээн чулуу гэдэг нэг хорзон нэг сүрлэг хаттай тийм тэмээн чулууны нуруу гэдэг нь да манай нутгийн. Энэ ямар учиртай юм гэхээр манай нутаг чинь тэмээ гэдэг мал дээрээсээ тогтдоггүй. Айлуу тэмээтэй байж үдсэн байгаа юм. Ер нь бүр саяхан дадаад хүртэл тэмээтэй байж үдсэн шүү дээ. Эртээр үедэж байсан. Тэмээ ерөөсөө манай энд нутагшдаггүй гэж юм байхгүй юу? Яагаад тэгдэг вэ гэхээр тэр тэмээн чулуу гэдэг тэр хаднаас сүрдээд тэмээ гэдэг мал энд ерөөсөө амьдрч чаддаггүй маа гэсэн нэг тийм домогтой юм. Тэгээ наад талд нь цагаан уул гэдэг одоо босхоныг одоо ихэнд босхон талаас харахад бол их сүрлэг болвээ. Уг нь бол эгүүр төнөл чандмын өндөр яг 3 сумын дунд байдаг. 3 сумыг нийлж тагтдаг байсан. Дээр үедээ бол одоо яг төнөлийн бийж талынхан тагтдаг юм шиг байна. Тэгтээ наад талдаа бол одоо хамгийн гол тэр байгалийн сүр хүч нь бол одоо чандмын энэ босхоныг бол талдаа бийлдэ. Тэр цагаан ууланд чинь одоо янз бүрийн домог зөндөө үе. Одоо яг Эрдэнэсийн агуй байсан, ёл шуу байсан. Энэ төргээ зөндөө тийм домогод бийлдэ. Хамгийн бас нэг юм нэг өвгөн одоо цагаан ууланд бар амьдарчээс нэг өвгөн байгаа. Дарагч гэдэг нэртэй. Тэр газрын нүүдэл дарагч гэдэг нэрлэлсэн. Бөөр тэгээ залуугасаа нэг хадны агуйд амьдарч байгаа. Тэгээ дэндээ насан эц болсон. Тэгээ өвгөний тухайн энэ төргээ тэр цагаан уулын домгууд бол нэлээд бий. Ёл шуу байсан тэр цагаан ууланд. Ёлгос гэдэг чинь ёл хос гэдэг чинь хос ёл гэсэн утгатай үг гэж байгаа шүү дээ. Тэ. Одоо ёлгосын баригад байгаагийн ёлгосын гол. Тэгээд наашаа уруулж ихтэй одоо энэ булжхийн гол байна. Одоо энэ чинь дандаа Чингис хааны хүүхдүүдтэй ийм газар байд юм байхгүй юу? Булжхийн гонд чинь тийм 3 чулуу гэд манай нутгийн ярьж 3 буган чулуу хойшоо байгаамаа. Тэр 3 буган чулуу хойшоог чинь одоо Чингисийн одоо тулаг ямаа гэд манай нутгийн.
Нэг хоёр зэрэгцээ байдаг, нэг нь жаахан ингээд зайдуу болсон. Тэгэхээр Чингис хаан тэр 3 тулаг хийж бууж хоноод нүгээд явах дээр нэг тулган тэгээд нүүдлээд байгаа жаахан ингээд зайлсан юм аа. Тэгээд тэндээс нүгтээ Чингис хааны бухан төхөөртэй хэрэг ачаад ингээд тохирсон чинь хөдөлсөн чинь бухан туйлжгүйгээд тэгээд одоо энэ хөндлөн урсгаа усанд ирээд хөртэй хайрыг асгацсан. Тэгээ одоо тэр голын болоор бухул гэдгийн гол. Энэ голыг болоо айргийн гол гэдэг ингээд. Ийм нэртэй байсан чинь одоо тэгээ сонжраад ингээ булжхийн гол, аргийн гол гэдэг нэртэй болсон юм аа гэдэг нэг юм яриа байдیں۔ Ариг үрэн хайчуудын нутаг, усгол, булаг шамд ой модоор баянтай адил бас түүх өгүүлсэн, түүхээ сурталчилсан, түүнийг түгээн дэлгэрүүлэх гэсэн хүсэлтэй мөрөөдөлтэй хүмүүсээр баян. Тэдний цуглуулга үзмэрт өнгөрсөн түүх, өнөөгийн бидний үеийн эд зүйс бүхэн үзмэр болон хүмүүсийн сонирхлыг ихээхэн татна. Тэрч би ч одоо цэрэгт явсан хойгоор манай хөгшин аав маань бурхан болцсон байсан. Тэгээд би сэргээс авч ирчээд оюутан 1 жилийн хугацаа байсан. Тэрүү төгсч ирчээд одоо энэ хөхөө талд манай хөгшин аав амьдардаг байшин байсан. Амбар жишээ. Тэний тавтан дээгүүр ингээд хөгшин аав маань булны хорионд лам байсан байхгүй юу? Тэгсний тэнхвэт нь судруудаа хураацсан байсан юм. Тэгээ би ажлын талбар заа нэг явж ирдээ эдрийг хурааж авандаа гэж босч байхгүй болцсон. Нэг одно хуучны эзүүс яг авч эхэлж исэн үе таарсан. Тэгээд би тэрнийг алдчихад за ерөөсөө одоо энэ алдагдад дууслаа. Энэ сайхан үеийг би хамгаалж чадсангүй гэж бодоод ерөөсөө цуглуулж эхэлсэн. Тэгээд одоо ирээдүйн хойч хүүхдүүд маань одоо энэ нутгийн уран хаачуудыг маань эдэлж хэрглэж исэн эд үлгийн зүйлс эрэгтэйчүүдний юу хэрглэж исэн гэрээс тэнэр маань юугаа хэрглэж исэн ах амьдрал өдөр тутмын хэрэгцээний бүхэл юмнуудыг ерөөсөө цуглуул залуу хойч үедээ нааш зээг учтай үзүүлж харуулах юмтай байлгүй даа гэж ингэж л зорж анх энэ цуглуулгыг хийж эхэлсэн юм. Тэдний цуглуулгад өнгөрсөн түүх, өнөөгийн бидний үеийн эд зүйс бүхэн үзмэр болон хүмүүсийн сонирхлыг ихээхэн татна. Бидний орсон энэ музейд Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын уугуул нэгэн хүн сүүлийн 30 гаруй жил цуглуулан үзмэр болгожээ. Одоо гавья темирч чинь ям сөрөнгөө гэж одоо би болно бас энэ талын хүн. Тэр хүний аав нь өхөртөө шар сүү хийж өгч ийсэн. Тогоо байхгүй ураар хийсэн тогоо. Маш хүнд. Тэгээ ерөөсө хайнгийн шар бол ерөөсө хэдхэн сороод хог сурчдсан юм байлээ гэж ям сөрөг гэж. Тэгэхээр шар сүүнд их дуртай юм шиг байна. За энэ жин хэмжээр одоо нурын хаачуудын үүчвэр тоглоом гэдэг цаасан үүчвэр байж ах жишээтэй. Аргийн дээд доод хүрээнээс ганцхан үлдсэн цонхны арам байна. Одоо нэг жасан юу ганц шатаагүй байж үлдсэн тэрний цонхны арам нь одоо ингээд хадагдаж яадаг. За Чингисийн нүүдгээд одоо энэ өөрийн хийсэн эсхий энэ бас нутгийн Монгол хоньны ширүүтэр нугас хонь ерөөсө урлагийн бүтээл болох зорьсон юм байгаа юм. Одоо голцоо нарийн рэвсэр нугас хоньор нугасаар юм хийгээд байгаа. За ингээд одоо ингээд шашны ус соёлууд байж байна. 16 мм кино аппарат байж байна. За диафилм гэдэг одоо ингэ байж байгаа шээ. Тэгээ энэ дээр бичиг үсгийн соёл гэдэг ороод ч тэр энэ хуурай бих чирнэл. Энэнийг сайхан найруулад энэ сав руу усанд найруулж хийгээл. Тэгээд одоо ийм саунд хийгээд шаасан саунд хийгээд. Энэ миний өөрийн бичижсэн үзэг сурагч багтаа бичижсэн үзэг. Тэгээ ингээд сургууль руу авч өгнө шүү дээ. Ийм бичиг үзэг. За эдгээр бол бидэрт олдохгүй дарга нарын үзэг, сумтай үзэг гэдэг чинь. Тий. За энэ нэг 1940 онд одоо Янжмаа гэдэг хүн за зоот хэрэгч мэрэгчлээ хүн байсан. Одоо 80 гарсан сайхан буурай би. Энэ 1940-с 42 онд манай Чандман өндөр сумын 2 дугаар анги төгсгдөг байсан үе. 2 дугаар анги төгсчөө цагаан өөрлөв баг сургууль нь 4 төгсгдөг байсан байгаа. Тэр үед үүрж явсан цүнхэн байгаа юм. Энэ дээр бас хөөрөнд 5 хушуутай байсан баа. Олон жил болчиход нөгөөт нь баахгүй болчихсон. Ийм л цүнхтэй байсан байгаа шүү дээ. За ингээд хаанх энэ талаар Оростой 8 ээжсэн үе 1909 оны 5 төгрөг байх шишээтэй. 1964 онд зөвлөлт холбоот ус жуулчлах нэг ийм билет гэж байгаа. Хонжуур хожсон ноогдсон хүмүүс 64 онд Монгол зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн зардлаар зөвлөлт социалист бүгд найрамд холбоот усад 24 хоногийн хугацаагаар жуулчланаа гэсэн.
За энэ оройнхоо өсгөөчүүдийн маань эдэлж хэрэгжижсэн юу хэрэглэгдэх юм ба. Яагаад энэ зэс гуйл ингээд тус тусад төрөвжүүлээд тавьсан байгаа. Зэс гуйлыг яагаад их төлхөө хэрэглээд байсан бэ гэхээр ерөөсөө ангаахын шинжлэх ухааныг айхтар мэдчихсэн байгаа юм. Тийм учраас ерөөсөө голцоо хэрэглэн зэс гуйлын сав суулга. Энэ нухуур гэдэг. Одоо мехерха тосыг хойлно, цагаан тосоо хойлно. Ийм нэг хөөрхөн эзэдийн махны дэгэч яг ингээд наашаа гэж татаж авч иддэг. Оросуудын нөгөө цэрэ шиг цааш нь түлхэж авдаг. Бас нэг тийм онцлогтой. Зис хуу гэдэг одоо задгаа гадруугаа хийж сайгаа шандаг. За ингээд оройнхаач гэлтэхгүй нийт Монголын ард түмэнд бидний эцэг өвгөд ийм сайхан өв соёлоо хайрлаж, хамгаалж, хадгалж, хойч үедээ сайхан үлдээж яваасай гэж та бүхнээсээ хүсье. За манай нутгийн болтоор их сайхан. За чи нэг тийм байгуулах гэж байгааг гүйлдүүгээд амнаас амдамжаа сонсчихсан. Одоо манай гэрт одоо тийм байгаа авах уу гэл. Ингээд зарим нь авчираад ирдэг, зарим нь их өндөр үнэтэй шилдэг. Бас нэг янз бүрийн хүн ч бас байна шүү дээ. Тийм учраас авчиж өгж байгаа сэтгэл нь үнэхээр сайхан. За тийм учраас сайхан өв соёлоо хадгалж хайрлаж хамгаалж яваарай гэж хүсье та. Одоо бидний сонирхон зочилсон гэр бол Алунгой болоод Монголын хаттад зориулсан хүндэтгэлийн өргөө музей. Бид яагаад энэ өргөөгөөр орж сонирх ёстой вэ гэхээр Монголын нууц төвчөөний хэдэн мөрөнд хадгалагдах Алунгой хэн сургаалд Монгол хүний мөн чанар оршиж байдаг. Алунгой 5 хөвгүүддээ суйгэр үг өгүүлрүү. Та 5 хөвөн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын 5 мөс мэд ганц ганцаар болвоос тэр нижгээд мөс мэд хэндэж хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэд хамт нэгэн эйтэн болвоос та нар хэндэж хялбар яахан дийлдэх хэмээн өгөөлөв. За 2005 онд энэ Алунгой хатан ээж зориулсан ер нь Монголын их хатуу зориулсан ийм гэр музей байгуулсан. За тэр үед Их Монгол улс байгуулсан 800 жилийн ой зориулаад Алунгойхийн сургаалын төвгээд төрийн бас байгууллагын тэргүүнээр ажилладаг. Энэ байгууллагын шугамар энэ музей байгуулсан юм аа. За энэ музей байгуулагдсанаар бол ер нь Алунгойхийн тухай сургасан ив ийн сургаалыг олон түмэндээ одоо түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ бас ухааруулж хүмүүжүүлэх ийм зорилготой. Дээр нь Алунгой хатан ээжээс өксүүлээд Монголын түүхэнд мөнхийн гавьяа явуулсан 19 их хаттын бас алдар түүхийг алдаршуулах зорилготойгоор энэ ханаар нь бол хаттын зураг хоргийг нэр улсын нь бол ингэж байрлуулсан байгаа. За дээр нь бол яг орон нутгийн манай ариг ураан хайчууд болцоо нутгалдаг ийм сум. Тийм учраас ураан хайчуудын бас аж амьдралын өв соёлын энэ одоо бүтээлүүдийг ингээд тавьсан. За дээр нь бол яг Алунгой ээжийн сургаалын баяр гээд 5 удаа хийсэн. Энэ баяраар ирсэн хүндэт зочдод маань гадна дотны төлөөлөгч манаас энэ музейд дурсгалын зүйл, эд үлгийн зүйлүүдийг, соёлын зүйлүүдийг бас дурсгад байгаа. За тэрүүгээрээ бас ингээд баяжуулсан ийм одоо гэр музей байгуулсан юм аа. За Алунгойхийн эвийн сургаал бол гайхамшигтай ийм хүндрэлтний одоо зэвтэй байхыг уриалсан ийм сургаал байгаа. Ер нь айл гэр бүхэн эвтэй байх хэрэгтэй. Аймаг сумор ноороо эвтэй байх хэрэгтэй. Монголчууд Монгол туурхтан эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Бүр цаашлах юм бол дэлхийн хүндрэлтэн 5 твийн хүн ард эв ийтэй инх тайвнаар орчих ёстой гэсэн юм агуу их сургаал үзэл санааг бол Алунгой хатан ээж сургаснараа бол өнөөдөр ч их ач холбогдолтой юм аа гэж. Энэ Алунгой ээжийн сургаалыг өнөөдөр бид нар задан тунгаах юм бол ээжийнхээ ач буйныг одоо дээлэх ухаан, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх ухаан, угаасаа монголчууд бол сургаалаар хүмүүжсэн ийм ард түмэн хамтраад одоо хийж бүтээх бүр цаашлах юм бол төр төвшин түмэн олон амгалан байх юм суур ухаан юм аа гэж ингэж ойлгож байгаа. Ариг ураан хайчууд өөрсдийн хээтэй мөнгөн бөгж дундаа дэнд ухаартай. Учир нь дууны ганцхан үг мөрөнд
тухайн угсаатан үндэсний бүхий л хүсэл мөрөөдөл амьдралыг үзэх үзэл санаа өв соёл түүх нь хадгалагдсан хэвээр байдаг. Тиймийн учир түүнийг дэлгэрүүлэн дуулах дуртай. Халх хураан хайн түүхийг хадгалж урсдгаа эрэг минь 20 төмдийн голомтыг хамгаалж урсдгаа эрэг минь халх хураан хайн түүхийг хадгалж урсдгаа эрэг минь 5 сумны домгийг тээж урсдгаа эрэг минь тэнгэрийн дамгтай соёмбыг тэрвэрч урсдгаа эрэг минь гэсэн дүр бүмөрт байна.